байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг Чон Дэв болон И Януг гэдэг эхнэрийн талын бичлэг гарч үүрийн 5 цагт эхнэр босч том өрөөнийхөө гэрлийг асаахад Дэв буудан дээрээ унтж яхахыг харуул тусдаа унтдаг бололтой. Хамт унтахаа болоод бараг 10 жил болчихоо бөгөөд танихгүй хүмүүс шиг санагддаг болохоор унтаж чаддаггүй. Нөхөр сэрээд эхнэртээ яагаад өмсөж байгаа юм бэ гэж үгэлдэг. Януг өглөөнөөс хойш өдрийн хоол, өглөөний цагаа бэлтэж, хажуугаар нь гэрээ цэвэрлэж, хувцас, аяг тавгаа угааж, хизээж дуусахгүй гэрээ ажиллаа хийсээр хахад нөхөр тэр оронд буудангаасаа ховхордггүй. Тэгснээ гинэт ухаан орсон юм шиг эхнэрлүүгээ цэцгийн сав усаар дүүргэсэн үү гэж үгэлдэг. Иймэрхүү үглэлт байнга болдог гинэ. Тоосоос оруулж яхад нь ийм их ус үлдээлээ. Чихтэй цэвэрлэгээ хийж яхад нь сайн хийгээрээ. Аяг угаах, хувцас угаахт нь хүртэл сайн угаа гэж үгэлдэг. Өөрөө хийдэггүй мөртлөө илүү өглөөд байдаг хүн юм байна. Ингээд болоогүй ихнэртээ чи юу ийгээд ингэж удаад байгаа юм бэ? Хөлний умс авах хэрэгтэй байхад гэдэг. Өвчтөө өөрөө авах боломжгүй байсан бол яах вэ? Хурим эснээс хойш байнга хөлний умсыг нь 22 жилийн турш ихнэр нь авч өгсөн. Тэгээд хумсыг нь авахаар тэгж авлаа, ингэж авлаа. 22 жилийн турш миний умсыг авчихаа эзтэй. Туршлагатай болтгүй мүү гэхэд одоо л нэг юм ихнэр нь урлаж өөрөө хийгээд ажилдаа явдаг. 20년 동안 이게 내 발톱을 깎아 적으면서 자기 스킬이라는 게 좀 안 늘었어. Тэрээр өсчин бөгөөд үсээ янзлуулахаар ирсэн найздаа манай нөхөр дахианы махан дуртай болохоор 7 хоног жонгоо дахианы мах идсэн. Би л тэр үнийг боддог болохоос ш тэр хүн миний төрсөн өдрийг ч мэдэхгүй. Надад бялуутай зураг ганц ч байдгүй. Харин манай нөхөрт жил болгоны төрсөн өдрийн зураг байдаг. Хит хит удаа гар урчижсэн бөгөөд уурлахаар найдаг. Дэв өөрийгөө юу буруу хийгээд байгааг одоо болтол ойлгодоггүй. Хэлэх гэж оролдохоор сонсдоггүй гинэ. Нөхрийн эхний асуудал бол уур. Өөрийнхөө байгаа байдлыг хараад жоохон ч ихсэн өөрчлөгдөх байх гэж бодоод энэ хүртэл иржээ. Дараа нь нөхрийн талын бичлэг гардаг. Тэрээр супермаркетд ажилладаг бөгөөд маш том болохоор өдөрт бараг 30 мянган алхам алхдаг гинэ. Ингээд ажлынхаа дундуур Мартаас юм удалдаж автал дансных нь мэдээлэл их нэрт нь ирдэм байна. Януг шууд нөхрлүүгээ залгаж юу авсан бэ? Тамхины мөнгө биш л байна да гэхэд Дэв тамхин дээрээ нэмээд кофе авсан юм а гэв. Януг хариуд нь өчигдөр ч бас жимс аваад их мөнгө үрсэн мэдтэй гэж хэлээд уцаа тасалж кофе авч яадын усал уухад болно штэ гэж ганцаараа ярьдаг. 담배 샀지 뭐. 담배값이 아닌데? 목말라가지고 커피 한 잔 샀어. 그 커피를 왜 뭘 사 먹고? 물 마시면 되지. Гэрэлснээс хойш эхнэр гэрийнхээ дансыг барьж байгаа. Дэв эхнэрийнхээ картыг хэрэгэлдэг бөгөөд сардаа 60-аас 70 мянган вон хэрэгэлдэг. Найзуудтайгаа уулзаад тооцоо хийж чаддгүй. Заавал эхнэрээсээ зөвшөөрөл авч эсвэл нүдийг нь хариулж ээж төлөх шаардлагатай болдог. Ажилдаа ирж очихдоо автобусаар явдаг болохоор нэг байк авахаар эхнэрлүүгээ зургийг нь явуулж энийг авчих юм бол ажилдаа ирж очиход тухтай штэ. Чи намайг тухтай хахад дургүй мүү гэж гуйсан ч битгий ийм юм явуул гэж хэлсэн мэт. Би чамайг тухтай хахад дургүй. Жохон ч гэсэн зовж үзэх хэрэгтэй. Салсныхаа дараа аваарай гэд уцаа салгадаг. Дэв ажлаа тараад эхнэр дээрээ ирж тэд хамтаа гэрлүүгээ харах замдаа эхнэрийнхаа гараас хөтөлж мөрөөр нь тэврэх гэж оролцсон ч Януг цааш нь түлхдэг. Тэрээр хэлэхдээ Дэв намайг өөрөө хүссэн үедээ аль эсвэл хэрэг гарсан үедээ л тэвэрдэг болохоор тухгүй байдаг гин. Тэд хамт хоол идэж Дэв яагаад байк авах ёстойгоо тайлбарласаар үгүй бол машинаа унж ажилдаа явна гэдэг. Янугийн ингэтлээ дургүй байсан шалтгаан нь Дэв эмэгтэйчүүдтэй маш хурдан дотнолдог. Хэрвээ машинаа авч явах юм бол ажлынхаа газрын бүх хүмүүсийг гэрт нь хүргэж өгдөг төрлийн юм. Тийм болохоор машин багаж Янугийн санаан зовдөг болохоор унуулдаггүй. Мөн бусад хүмүүстэй маш найрсаг харилцаатай, ялангуяа эмэгтэйчүүдтэй. Хаяа эмэгтэй хүнээс дуудлага хүртэл ирдэг гинэ. Дэв уцаар ярьж байгаад орж ирэхэд Януг хинтээ юу ярьсан талаар нь асуухад зүгээр нэг найз итгэхгүй байвал буцаага залгаад үзье гэж уралдаг. Уцных нь хаанч эмэгтэй хүнтэй холбоотой юм байж болохгүйгээд түрүүвч чат мессежийг нь 22 жилийн турш шалгаж байгаа. Тэгвэл зүгээр нэг хартаж хамаг ямиг нь шалгаад идэм болов. Эсвэл үнэхээр шалтгаантай болоод ингэж идэм болов. Эхнэрийн талын бичлэг гарч тэд хоол идж байгаад Дэв манай гэрийн ачирнууд бүгд үнэхээр амттай байна. Хоолны газар ажиллуулах уу гэдэг. Тэдэнд цуглуулсан мөнгө байхгүй бөгөөд нөхөр нь дандаа Янугийн мөнгөөр 4-5 удаа бизнес эхлүүлээд бүгд дампуурчээ. Нийт 200-аас 300 сая вон салхинд хийсгсэн. Мөн эхнэрээсээ нууцаар зээлийн карт нээлгэж хэд хэдэн удаа зээл авч ирсэн удаатай. Эднэрийг нь ч бас Януг төлдөг. Тэгээд бүр ямар ч хамаагүй эмэгтэй хүнтэй дайлжганж заримдаа бүр яриаг нь сонсож TikTok Reels үзгээрээ дандаа эмэгтэйчүүдийн бүжгэлж байгаа
Эсвэл янз бүрийн нэмэх 18 юмнууд үздэг. Дээгүүгийн гар утас Ёнгийн нэр дээр байдаг учраас дуудлагын түүх эхнэрт нь харагддаг гинэ. Гэтэл нэг дугаар байнга олон давтамжтай залгасан байхыг хараад залгаж үзэхэд нэг эмэгтэй авсан. Инээс болоод Ёнг өөрийг нь хуурсан гэж бодож байгаа бол Дэв тийм зүйл болоогүй. Зүгээр карт захиалахаар энэ үнтэй холбогдсон. Тэр эмэгтэй сүүл рүү уулзалттай гэд ирэхээр болоод хальт таарахгүй гэхээр нь тгий гэж хэлснээс өөр зүйл болоогүй хахад тэрийг яаж араар тавилт гэж хэлэх юм бэ гэдэг. Эхнэрийн хардлын хоёр дахь шалтгаан бол Дэвүүгийн халааснаас буудлын төлбөр төлсөн баримт гарч ирсэн. Энэ талаар Дэв согцоо ахыгаа буудалд оруулж өгөхөөс өөр аргагүй болоод картаараа тооцоо хийсэн. Буруу ойлгох тор байгаач би тийм зүйл огт хийгээгүй гэж өөрийгөө өмөрдөг. Буудлын баримтаас гадна бааранд тооцоо хийсэн баримт нийт 900 мянган воны тооцоо бааранд 40 мянган воныг буудалд төлсөн. 3 дахь шалтгаан бол нэг эмэгтэйтэй хосууч шиг чадалцаад баригдсан. Тэр нь Ёнгтэй үерхэхээс өмнө үерхжсэн эмэгтэй. Хайрыгаа санжийн хоёулаа заавал уулзнаа гэх мэт бүр дотн чаднуудж байсан. Иннээс болоод салах гэж байсан ч хүүхдүүдээ бодоод чадаагүй бөгөөд хэрвээ дахиад нэг л удаа ийм зүйл болох юм бол салъя гэж шийдсэн. Ер нь бол Дэв энэ болгоноо байнга үгүйсгэж ярихаар битгий энэ талаар яар. Би тийм зүйл хийгээгүй гэж уурладаг. Ёнгийн бодож байгаагаар Дэв юу буруу хийснээ огт мэддэггүй. Энэ болгоноо араар тавилт биш гэж үгүйсгдэг. Ингээд бичлэг дуусч тэд өрөөндөө ирээд Ёнг Дэвгээс чи одоо болтол тэр үйлдэлээ араар тавилт биш гэж боддгийм үү гэхэд мэдээж штэ. Тэрийг араар тавилт гэх юм бол шудраг бус гэв. Ёнг тэгвэл би өөр залуутай чаталж санаад байна гэж үчээд чамайг хараад нөгөө залуудаа хайртай шүү гэж бичих юм бол чи яах байсан бэ гэхэд хаана байгаа газар нь очноо. Би ганцхан өдрөл чаталсан гэж худлаа ярьдаг. Ёнг би чамайг хизээ чаталсныг чи харуулах уу? Voice явуулж хамгийн багадаа 7 хоногоос илүү чаталсан гэхэд Дэв уурлаад одоо энэ талаар ярихаа болоо гэдэг. Эцсэн хүн ална гихчээр. Ингээд өрөөнөөсөө гарч өөр нэг нөхөр дээр очиод хамт ууй манай өрөө рүү ороод ир гэж дууддаг. Эхнэртэй хэлээгүй өөр хүн дуудаж өрөөрөөгөө оруулж уусан болохоор Ёнг тэднийг үлдээгээд өөрөө коридорын буудан дээр очиж хэвтэнэ. Тэрээр энд ирсэн болохоор нөхөртөөгөө хоёулахнаа тухтай сууж ярилцахыг хүссэн ч Дэв Ёнгтэй ярилцахаас өөр хүнтэй хамт байхыг илүүд үзжээ. Нэвтрүүлгийн баг Дэвгээс таныг арх ууж хахад эхнэр чинь коридорт буудан дээр унтсныг мэдхүү гэхэд тэгээл уурлаад байсан юм байна гэдэг. Харин Ёнг бүр их салахыг хүссэн. Ингэж их хилээд байхад хүртэл өөрчлөгдөхгүй байна гэдэг. Ингээд зөвлөгөө авах цаг болж уусан сэтгэл зүйч Дэвгээс эхнэрээсээ юу хүсдэг талаар нь асуухад манай эхнэр ярих гэж байгаа зүйлээ эхлээд үнэн гэд итгэдэг. Дандаа өнгөрсөн юмны талаар ярьдаг болохоор зүгээр нэг одоо цагаараа амьдраасаа гэж хүсдэгэ гэхэд сэтгэл зүйч та одоо эхнэрээ хуурчгаа юу гэхэд үгүй би энд ээж яаж хуурах юм бэ гэв. Сэтгэл зүйч эхнэр чинь маш их санаа зовнил байдаг гэж хариулдаг. Дараа нь Ёнг сэтгэл зүйчэд манай нөхөр үгүй гэж хэлсэн ч миний мэдэрч байгаагаар яалтчгүй араар тавилт. Өмнө нь үерхдэг байсан хүнтэйгээ бараг 10 хоногийн турш дотн чаталсан байгааг харсан болохоор нөхөртөөгөө юм ярихаар яг тэр чатнууд нь толгойд бодогддогч байнга тест твцээр ирсэн гэхэд сэтгэл зүйч ийм зүйлийг яаж твчиж чимээгүй байсан бэ? Нөхөр чинь сүүлийн үед ч бас таныг хуурч байгаа юу гэхэд үгүй юм шиг санагддагч өмнө нь олон зүйл болсон учраас хартгаа болж чадахгүй байгаа гэдэг. Сэтгэл зүйч өмнө нь таны авсан шархнаас болоод санаа зовнил үлдсэн гэсэн үгэ. Нөхрийгөө хизээ хаана юу ихийг мэдэхгүй болохоор хууралт гэдэг зүйл зүрх шимшрүүлж галд шатчихсан юм шиг мэдрэмж төрүүлдэг учраас энэ шарах маш удаан хугацаанд эсрэг. Зарим хүмүүст үхэх хүртэл байдаг. Эргэлзээ хардалт нэг эхэлчихэл юм бол твчиж чадахгүй. Яг л галд уулын дэлбэрэлчиг. Тэгвэл нөхөр чинь танаас уучлалт гуйж исэн үү гэхэд жинхнээсээ уучлалт гуйж исэн удаа байхгүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч таны хувьд яаж уучлалт гуйвал жинхэнэ юм шиг санагдах вэ гэхэд хайрлахад гэж хариулав. Таны нөхрөөсөө хүсэж байгаа зүйл бол уучлалт биш хайр. Тэгвэл яагаад нөхөр чинь таныг хайрлахгүй байгаа юм бол гэхэд Ёнг хариулж чадахгүй хуйлж эхэлдэг. Сэтгэл зүйч та үнэхээр нөхөртөө хайртай байна гэхэд би үзэн яддгаа гэж хариулав. Үзэн яддгийн бол яагаад нөхрийнхөө тавьсан тэр их өрнүүдийг дарж ийм олон жилийн турш сэжгэлж хардж байгаагаа твчиж яагаад салахгүй энэ хүртэл амьдэрсэн бол гэхэд миний толгойд гэр бүлээс минь өөр зүйл байдгүй. Заримдаа үнэхээр хэцүү болохоор зүхтахыг хүсдэгч би л энийг твчих юм бол хүүхдүүд болон нөхөр маань тайван тухтай гэр бүлэрээ байж болох учраас жоохон л твчих гэсээр 22 жилийн турш твцээр нэг л мэдгэд би өөрөө байхгүй болсон байсан. Нөхрөө өөрөөсөө илүү бодож өөрийгөө хойш нь тавьсан байхад би тэр үний сэтгэлд байгаа болов уу гэж бодсон.
Энэ үеэс эхлээд л хайрлуулахыг хүссэн байх гэдэг бол Дэвүү сэтгэл зүйчтэй уулзахдаа хэрүүл хийх үед гарсан мэдрэмжүүд цаг хугацаа жоохон өнгөрөхөөр алга болчдгоо гэхэд сэтгэл зүйч та өөрөө араар тавиулах ямар байдгийг мэдэрч үзээгүй. Харин иймэрхүү шарх авсан хүмүүст маш удаан үргэлжлэх сэтгэл зүйн гэмтэл болдог. Тэгэхээр энэ эмэгтэйн санаа зовоод байгаа зүйлийг мэдэх нь хамгийн чухал. Ийм санаа зовлттой хүн юу ч хийж чаддаггүй. Яавал энэ эмэгтэйгийн санаа зовнилт байхгүй болох бол гэхэд үнэнгээ хэлэхэд гэв. Сэтгэл зүйч үнэнгээсээ би чиний араар тавьсан гэдөө. Тэр эмэгтэйгийн өнгөрсөн зүйлсийг яриад байдаг шалтгааныг мэдхүү. Таныг итгэлийг нь алдах үед төвчж чаддаггүй. Байнга зүрх нь хэм алдагдaltaй байдгаа гэд Дэвүүгийн зөвлөгөөний цаг дуусч хосууд хамтдаа зөвлөгөө авахар орж ирнэ. Сэтгэл зүйч тэднэр гэр бүл чинь яаж мэдрэгддгийг зургаар илэрхийл гэхэд нөхрийн зурган дээр гэр бүлийн гишүүд бүгд байсан ч эхнэрийн зурган дээр хамгийн анх 2 охин нь л байсан. Тэгээд нэмж зурах зүйл байна уу гэхэд нөхрийгөө зуржээ. Дахиад нэг зураг зурулсан нь хөл нь байгаагүй. Хөл байхгүй байгаагийн шалтгаан нь Явуугийн амьдрал тэр чигтээ хөлөө хүлүүлчихсэн юм шиг хаашаа ч явж чадахгүй буцах боломжгүй байсан болохоор тэр. Харин нөхрийн зурсан гэр бүлийн зураг бол хэвэн байна гэхэд Дэв гэр бүлийнхээ зурагнуудыг харахад дандаа би 2 охинтойгоо зураг даруулсан байдаг. Эхнэр маань дарж өгдөг болохоор эхнэрээрээ бүх зүйлийг өрхийн тэргүүн хүн шиг хийлгэж байгаадаа гимшиж гинэ гэдэг. Явууг өөрийн гэсэн амьдралгүй зөвхөнгөө барсан үед нь нөхрөн түүнийг түлхэж наадгаа яах гэж яриад байгаа юм бэ гэж уурладаг. Тэгвэл нөхрөөсөө өөр хүнд ярих юм бэ? Эхнэрээ тайвшруулах ёстой хүн бол нөхөр. Нөхөр чинь амар үнэ үү гэж асуухад Явууг тийм ээ ууралчих уу гэж айдаг гэхэд тэгвэл уурлахаараа хамгийн их хэлдэг үг нь юу вэ гэхэд хараал гэж хариулдаг. Нэг удаа уурлаж 22 настай охиндоо гар үрч юм авчидсан. Иннээс болоод охин нь айсандаа цагдаа дууцуудаатай. Сэтгэл зүйч Дэвүүд та бусад хүмүүстэй тийм найрсаг, нөхөрсөг харьцдаг мөртлөө хамгийн сайн хандаж хайрлах ёстой охиндоо гар үрч цагдаа хүртэл дуудсан байна гэхэд Дэв муухаарч ширүүн царайлахад сэтгэл зүйч яасан бэ? Танд тухгүй байгаа мó гэж асуухад үгүй охинтойгоо маргалцсан нь үнэн. Гэхдээ сүртэй зодож цохоогүй гарал хүрсэн гэдэг. Сэтгэл зүйч та гадуур ч бас хараал хэлэхгүй гэхэд гадаа хэлэх хэрэг байхгүй. Гэртээ хараал хэлдэг баг. Гэхдээ байнга хэлдэг төрлийн юм бишээ гэхэд сэтгэл зүйч хараал бол хараал. Эн чинь туршил болсон байдаг. Яаж ч ярилцсан хараалын үгнүүд нэг л мэдхэд амнаас ч гарсан байдаг. Та хайртай хүмүүсийнхээ урмыг хугалж болохгүй. Та хүүхдүүдтэйгээ хичнээн илдэг харьцан ч хараадаг бол тэдний хувьд та зүгээр нэг нохойн гөлөг. Тийм болохоор охтуудынхаа төлөө өөрчлөгдөөрэй. Бас энэ эмэгтэй танд үнэхээр их хайртай. Танаас өөр залуу байхгүй. Би та хоёрыг 10 жилийн турш тусдаа унтсан гэж сонссоо. Эхэндээ эвгүй байх ч гэсэндээ цоо шин эмэгтэйтэй уулзж ийн гэж төсөөлөөд хамтдаа нэг өрөөнд унтаж эхлэрээ. Бас Дэвүү та тэр олон буруу хийсэн зүйлүүдийнхээ төлөө эхнэрээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Яг одоо уучлалтгүй гэхэд надад эвгүй байна гэж хариулдаг. Сэтгэл зүйч зүгээрээ угаасаа уучлалт гуйх эвгүй хэцүү зүйл. Тиймээс л насан туршид бидний амьдралд байдаг гэд тэд бие биенээсээ уучлалт гуйдаг. 연욱 씨, 네. 부부 미안해. Тэгээд нэвтрүүлгийн баг Дэвүүгээс ярилцлага авч байхдаа хэрвээ та хүсэх юм бол бид нар өнөөшн өрөөнд доторх камерыг унтрааж өгч болно. Харин та тохио өгөөрэй гэдэг. Дэвүүч зөвшөөрч өрөөндөө ороод камер руу харж тохиогоо өгөөд нэвтрүүлэг дуслаа. Тэгвэл Дэвүү өөрчлөгдөж эхнэр нь 22 жилийн турш авч авсан гомдлоо орхиж чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.